дандаа тэр шар сонин, хар сонин, ногоо сонин, секс сонин годод гүтгүүл. Сошиал бас гараад ирсэн. Надад өнөөдөр ашигтай гоё зөв хэрэглээд би зөв явал надад миний зах зээлд те миний авьяас үнэлэгдэхээр байгаа боловч бас гүтгэл явж штэ. Сэтгэл хөдлөлөөр олны ятгалагт мөн одоо эх орны хайрлах сэтгэлээс би сэтгэлийн төвчээргүйгээс тэгээ ам түргэх асуудал бол миний хамгийн том дутагдал байхгүй. Одоо бол ер нь нэг баргийн юмд бол нэг одоо гойнаа дунаад идэггүй болцсон л та. Яг шагналгүй би өөрийгөө бодож уйлдгүй юм шүү. Яг аавыгаа бодоод их чахнар ч гэсэн их уйлдаг. Тий. Жилийн хүүхэд тахта чинь би Монголын үйлдвэрчний соёлын ордны нэрт баримлж Данданжав багшийн одоо дугуйланд 5 жил онц сурч ирсэн. Ой 6 сартаа анх одоо ингээ уран бүтээлээ хийчихсэн. 62 дугаар цэцэрлэгт би даасан үзэсгэлэнгээ 5 настайдаа нээчихсэн. 10 жилийн хүүхэд тахта Ленин Сүхбаатарын баримл бүтээчихсэн. Бүр 10 жилийн хүүхэд тахта энэ олон хөдөлмөрийн баатар гавьяатууд намайг хөтлөөл Монголын бүх орднуудад би даасан үзэсгэлэнгээ нээчихсэн. Тэгээд дэндүү одоо л өстой их үзэсгэлэн нээсэн ийм одоо охин байлаа шүү дээ. (1992 онд одоо нөгөө Монгол гайхамшиг наадам зарлагдчихжээ шүү гэл тэгэд чи хөвжөлтөө тэр Завхан аймгийн улаастай сумд ингээд очсон. Улсын филармонийнхантай тайцсан дээрс хоёр гараараа зурж марцсан. Өө тэнд ч шуугуулж байгаа баха. За тэгэл хотод ийм наадам болж ийн гэл тэгээ намайг хот руу явж байгаа. Тэгээ хотод ирээд Монгол гайхамшиг 93 Гиннес анхны наадамд хоёр гараараа зурхаар орсон. Зохион байгуулагч нь одоо урлагийн гавьяа цэцгэлтэй төмөө үлцэх ба. За чамаг хөлөөрөө зурдаг гэж сонссон. Аймгаас ирсэн Сүхбаатар саксофон ч наад нах чинь хилээд байна гэл хүмүүс амт ээжэд хэлсэн маа. Тэг бэлтгэл хийж амжаагүй үзэгчдийн өмнө хөлөөрөө дөрвөн мөчөөрөө зурсан штэ. Нэг ч одоо дууныхаа аяыг сонсоогүй, паргон хийгээгүй. Тэгээд догонц чирээл нэг хөл дээр ингээд тогтож байгаа л хөлөөрөө зурсан. Тэгээд би хүмүүсийг за би чамайг зурчий гэл. Яг адилхан зураад за би таныг зурчий гэл. Тэгж байсан тийм гоё тоглолтууд болж ирсэн шүү дээ. Анхны Монгол спортлог зураач үзэгчдийн өмнө тоглолтоо хийжээ. Үзүүлбэрүүдээ хийжээ. Хоёр гараараа зурах, аквариум дотор зурах, усан бассейн дотор зурах, далай дотор зурах, морины тавкан донд зурах, элсээр зурах, хөлөөр зурах, компьютер цахимаар зурах гэд, үгээр зурах гэд дэлхийд байхгүй энэ зүйлүүдийг хийж бүтээснээс гадна тодорхой хэмжээний багш нартайгаа тэр бас тамирчтай, урлагийнхантай, эцэг эхчүүд ард түмтэйгээ нийлж агаад усан дотор нордгүй, уустгүй, будаг цаас хэрэгслийн одоо миний оруулсан шинжлэх ухааны асуудал нь бол маш бага. Харин би үзүүлбэрийн анхдагчийнхаа хувьд өстой маш том туршилтынх нь сансрын нисгч л байсан. Өнөр чим гэдэг Монголын спортлог зураачийг үзээд авьяаслаг Америкчууд авьяаслаг хятадын тэр тайзан дээр над шиг зурх гад оролдоод чадахгүй бүдрээд тэгээд дэлхийн өнцөг болон бүрт далаа дотор багтаа орж зураад бүр намайг дийлэхгүй. Миний рекордууд ч одоо 38 40 жил баг болж штэ. Тэгэхэд дэлхийн хүмүүс дуурайж эхлээд олон болсон. Тэгээд яг миний рекордыг эвдэж чадахгүй байгаа нь гайхамшигтай. Тэгээд
зургийн үзүүлбэрүүдээр би 200 гаруй тоглолтод оролцсон байдсан шүү дээ. Ажичны урлагийн их наадам, Монгол Гиннес урлагийн их наадам, бүх ард түмний урлагийн их наадам, аймаг сумдын улсын аварга шалруулах наадам, ерөөсө Монголын шилдэг наадмуудын бүх тэргүүн байрыг эзэлсэн байхгүй. Үндэсний язгуур урлагууд гайхамшигтай шүү дээ. Хөөмийн, уран нугарал, дуртын дуу тэд нар миний дэд байранд миний дараа зогсдог байлаа шүү дээ. Тэгээ миний дараа зогсож байгаа л бүгдээр ардын гавьяа талаа явцсан. Тэс чи би хамгийн тэргүүнд зогсдог байлаа шүү дээ. Би шагнал урамшилын талаар бол шудраг ёсыг нэгтдэг. Одоо ингээд номинацтай байгаа ч бас ингээд шалгууртай байлгаач тий бас ингээд миний хайрлж хүндсэн олон сайхан хүмүүс аваагүй, хүртээгүй. Тэгээд дээрэс нь аавыгаа боддог. Тэгээ энэ оюуны хилмигдэл явагдаад байна гэд энэ талаас би маш их эмзэгэлдэг. Яг шагналгүй би өөрийгөө бодож уйлдгүй юм шүү. Яг аавыгаа бодоод манай аавыг бодоод их чахнар ч гэсэн их уйлдаг. Тийм. Манай Монголын урчууд дэвлэлийн хорог байгуулагдсан. Анхны 10-ын 1 шүү дээ. Тэгээд тэр 10-ын 9 хүн нь бүгдээрээ гавьяат, төрийн сойрхолд хөдөлмөрийн баатар болсон. Ганцаарх насаараа хилмигдсэн. Миний аавын бүтээлүүд гадаадын олон оронд одоо Монголын нэр сүр болоод, нэр нүүр нь болоод миний аавын уран бүтээлүүд гадаадын маш олон оронд байгаа. Миний аавын одоо удирдах хийлгэжсэн Эренбаатрын хөшөө халхголт байгаа. Миний аавын бүтээсэн дизайн тэр удирдах хийлгэсэн хөшөө авчруудын ордны онгоцтой 3 хөшөө байна. Миний аавын альтернатив Монголын урчуудын флора Монголын батлан болох яа. Монголын авчруудын орд, Монголын Ахмадтай миний аавыг үнэхээр хайрлж хүндэлдэг. Бас л залуу байхад нь би өөрийнхөө сонсч байсан үгийг сонсч байсан. Яагаад л өөрөөгөө өнөлдөхөө боллоо. Яагаад гэд амт нүхт нийлдэг. За зүгээрээ хөшөө гэл уучдэл наргаал аавал уйлаас үчдэг. Ийм хүн байсан шүү дээ. Ээж автагаа би 50 нас хүртэл хамт амьдэрсэн. Тэдний зовлон хилмигдэл гомдлыг тэр хоёулах нээж байгаа яриг надаас өөр ах дүү нар тэгж нэвчиж тийм ихээр сонсоогүй шүү дээ. Тэгэхээр энэ цэвэр оюуны хилмигдэл байсан. Би энэ уур хүрээд уйлдаг байхгүй юу? Энгийн иргэдээс 3 дахин илүү бэрхшээл толж байгаа шүү дээ. Тэ? Одоо маш хэцүү зүйлийг толж байгаа шүү дээ. Хүн харагдаж байгаа шигээ биш. Бүр хэд дахин цөм цохиулсан мөртлөө инээгээд нүүрэнд нь ингээд гал бутарсан инээвсгэлтэй бусдыг зовоож нулимсаа унгаач шаналхгүй төлөө инээч гисэн. Гэтэл хувцсыг тайлах юм бол хөх нийц болцсон. Тэр их гоё саяны ярьжсэн үзүүлбэр хийж байхдаа би малын түүхийн айс тоолоо зогсож байсан шүү дээ. Хятадуудын дунд энэ зах зээлийн хэцүү үед шүү дээ. Тэгсэн мөртлөө энэ үзүүлбэрүүдээ хийгээл тэгэл хүмүүс ингээл таараал явхаар би чинь инээгээл. Тэг чи айгүй гонигтай яваадах шүү дээ. Ард түмнээ утгаар инээгээл. Тэ? Амар их зовлоо. Үг их ачаар сайхан амьдч байгаа. Яг үндэл одоо газар хөрөнгө байхгүй шүү дээ. Хашаа, майхан, гэр орон сууц машин жоохгүй машин нүртэл зээлтэй. Тэгсэн мөртлөө би сэтгэлээр баян явчих. Тэг ийм хүнээ нэг зүгээр л бодлогоор л дэмжижээчтэй.
Анхны хайр маш үнцэнтэй гэж. Одоо л орчин цагтдаа бас замбрааг үзүүл байна те. Гэхдээ миний хувьд анхны хайр хамгийн нандин байсан. Ёстой л нэг удаа л дурлдаг. Анхных шигээ хүнийг хайгаад идэм лээ. Өөр хүүхдээ олсон тэр үед чинь урд нь үерхэж байхдаа тэр шиг тэрэлт үзээгүй штэ. Тэр шиг одоо таашаал, тэр шиг тийм их тасаж уйлах, харах, хүлээх, тийм их одоо игнэгшин тасах зүйлийг үзээгүй. Тэгэхээр шохорхол үерхэл бол анхны хайр биш. Өөр хүүхдтэй болсон тэр анхны үерхэл хайр бол жинхэнэ дурлал хайр байжээ. Хар нэлхаараа үлдсэн. Тэ? Яг энэ тухай ярихаар амар хүнд штэ, маш хүнд хэцүү. Мэдээж үнэмшихгүй аахгүй. Ерөөсөө үнэмшихгүй. Тэгээ хүмүүс ирж хилээд тахт үнэмшихгүй. Тэгээ хэлсэн үнд нь гомдоод тэгэд өөрөө сүлд нь яг төрөл төрөстөөс нь очиж сонсоод ийм одоо хүнд хэцүү аимшигтай зүйл болсон гэд сонсохдоо итгэж байгаа шүү. Хоёр яаж амжих ингэ салгалж байгаа шүү. Тэ? Амар хэцүү. Тэр бол та маш хүнд асуудал. Тэгээ тухайн үедээ уйлсан, хашгирсан, тэ? Дууга хураагаад хүнтэй мэдлэхгүй явсан, гунигэлсан, үрээ тэрвэрэд годомжоор зөндөө алхсан гэдэг гэл. Аав хаанаага, миний аав хаанаа намайг аавгүй хөхт гэдэг. Тэгээ дандаа гуниглэн. Ээж аав саяхан амьд байхад бас хадам ээж аавтайгаа амьд байхад гэр бүлээрээ бүгдээрээ олзаад хүүгийнхаа бичлэгийг тэр хадмынхаа гэрт аавынх нь бичлэгийг үзүүлээд дөрөв ээж аав нар уулзахад сэтгэлийн тэр олон жил тээж авсан зовлон бас гайг болсон шүү дээ. Тэгэл хүү маань аваа том болцсон байна. Одоо ухаач махт хилцгээ нуухгүй одоо бүх учрыг хэлье гэд тэр үед л сэтгэл маань арай гайгүй тайтгарчсан. Хүүгээл бадтэй. Хүүгийнхаа хэлснээр гоё зурсан зураг үзүүлэхээр тартай. Тэгээ нэг улс төр ярихаар яах юм бэ гэж хэл. Ер нь бол хүү маань их том зөвлөгч. Өөрөө сургах хэвээр хүн чинь хүүгийнхаа үгэнд ороод хүүтэй хайртай болохоор яг үгээр нь яваад. Би бол айдэн штэ. Одоо тэгээ зарим үедээ яг тэгж хэлээд удааг байх үед нь юу оруулчваа гэж бодоод тэгээ бас асууж байна. Тэгээ заримдаа асуухгүй явуулна. Тэгэл ууртаа муртаа дараад дургу хариу өгөхгүй бол за би батларсан бүний юунтаа алдав гэл улс төр ярьцаа би ингээд ийм гоё миний хүү дэмжиж яхад нь урмын хугалцсан юм байна. Тэгээ одоо хүүгээсээ сурж байгаа штэ. Тэ хүү манста жинхэнэ хяналт хийдэг. Тэг чин том ах хэдэр дэмжиж штэ сошиалд. Өстө намайг уйлцсан тавьсан л гэж чи яа хутлаа ярьдгүй юм чи миний тоо. Тэгээ би ингээд талбай дээр гараад тэмцэж байна гэвэл зүг штэ гэл. Би тэр тэнгэрийн цагийг би өмчлөх хэрэггүй ч 21-р зуунд чинь мэдээллийн 90 үе, бомбын 90 үе, оюунлаг 90 үе, цахимдсан дэлхий гэл ингээ ярьж байгаа цаг үед яг миний цаг үе ирж байна. Одоо бүх зүйл байр байрандаа орно.